Намайг Бямд Оржийн Амирлал гэдэг энэ сургуульд 4-р хичээлдээ сурж байна. Одоо 9-р ангид сурдаг. Манай анги болохоор үндэсний хөгжим, үлээвэр хөгжим гэдэг хоорондоо нэг цуг байдаг. Анх нөгөө нэг энэ сургуульд орохдоо нөгөө нэг жоохон махлаг биштэй болохоор яг нэг иймэрхүү хөгжимд л орох бахтай гэж бодоод нуурал зузаан болохоор яг нэг иймэрхүү хөгжимд орох бах гэж бол тэгэл ялтчих орцсон. Шалгалтаа өгөөд. Тэг шалгалтаа өгөөд тэнцээлийн энэ хөгжимд авах байрлалд таларсан. Манай хөгжимчин юу одоо үлээвэр хөгжмүүд дундаа хамгийн том нь тэгээд хамгийн нөө бүдүүн дууралттай гэдгээр одоо үлээвэрийн хөгжмүүдээ аав гэж яваад тий. Үлээвэрээсээ 6 гэж гараад тэгээд яг автобусанд 6, 10, 20 морь гэж суугаад тэгээд хичээл дээрээ 8 гэж ирчээд хичээлээс өмнө ирчих юм бол нөө өглөө өмнө ирчих юм бол мэрэгжлийн өрөөнд орж ирээд уруулаа алаагаад давтаж байгаа тэгээд хичээлдээ суугаад ерөөхдөө хичээлүүдээ дуусгачаа тэгээд яг 1:30 гэж хоол молоо идчихэд яг 2-оос мэрэгжилтэд ордог. 2-оос 1, 4, 5 хүртэл мэрэгжилтэд орчоо тэгээ ярьдаг. Тэгээ орой хэдэд тавьсан. Орой 1, 6, 7 молоо гэл. 1 дахь, 3 дахь, 4 дахь гэж яг тэгэж явдаг. Тэгээд 2 дахь, 5 дахьд нь яг хичээлээ тараал шууд явдаг та. За өнөөдөр хичээл дээр хоёулаа соло компосоо зохиолоо нийлж үзэн төвлөрөлтэй. За эхлээд хичээл орох юм эхлээд C bemol major үлээд. Энэ ерөө хөгжмөр хичээлгээр нөгөө нэг яг IQ талдаа илүү хөгжөөд байна. Ерөн сонирхол илүү ихсдэм л энэ би бол хөгжмөдөө анх орохдоо нэг дургүй байж байгаа. Тэгээд үлээгээд байх тусмаа юу дуртай хайртай болоо тэгээд ерөө энэ гэж өөрөө үлээхгүй бол нэг сонир санагдаа ерөө байдаг л болсон да. Тэгээд юу ангийнхаа хүүхдүүд гэх юм бол одоо бүгдээрээ л яг бас хүслээрээ орсон хүүхдүүд байгаа, хүслээрээ ороогүй хүүхдүүд байгаа ээж аавын шахалтаар. Тэгээд хүслээрээ ороогүй хүүхдүүд нь тэгээд явандаа энэ хөгжмөдөө бүр хайртай дуртай болоо бүгдээрээ яг нэг ижил сонирхолтой болоод ер нь тэгэл явдаг та. Энэ хөгжөө яах та нөгөө нэг яг хэвлэлийн хэсгээр амьсгаа авдаг. Хэвлэлийн хэсгээр амьсгаа авч иж илүү нэг гой дуургаж өгч тэгээд амьсгаагаа удаан барьж чаддаг. Хэрвээ ингээд хамар юм энэ цээж хэсгээр амьсгаах юм бол нэг амьсгаагаа урдаа алдчихдаг. Тэгээд уруулаа сайн ингээд жимээгээд өгөх хэрэгтэй. Ингээд өнгөнүүдээ дуурахын тулд ингээд уруулаа дээшлүүлээ нэлээ чангалан эсвэл суулна гэдэг өнгөнүүдээ тэгж гаргадаг. Одоо жишээлбэл одоо энэ хүмүүс энэ хөгжмийг мэдгүй нэг жоохон соолоо явж ганцаараа явждгоо зүгээр нэг юм болох найрдаг нэг одоо ингээд бүдүү олоо болж явдаг. Гэхдээ хөгжим нэг одоо энэ хөгжим бүдүү олоо гаргахгүй бол нэг амар муухай сонсогдож яшаа нэг жоохон хоосон сонсогдны өрөө одоо оркестр янз бүрийн тоглолтууд. Тэгээ энэ хөгжим өрөөндөө жохол та ерөө янз бүрийн тоглолтуудад одоо хамаг бүдүү хоолой янз бүрийн гоё хоолойг нь гаргадаг. Сая энэ дээр чи яг та энэ нотуудыг өргөн тоглосон тий. Дим бом дим баба энэ цэгтэй нотуудыг гоё богинохон тоглоо. Заяа. Гэхдээ ди да гэх өргөн тоглоод байна. Энэ хөгжмөр юу орсондоо харамсдаггүй л дээ. Одоо ялангуяа энэ 9-р ангид орж ирэхдээ энэ хөгжмөр явсан л дээр юм байна. Тэрвээ ингийн сургуульд байсан бол бас нөгөө нэг жоох хэцүү болоод нөгөө нэг яг 10-даа орох үгүй мэдтгүүдээ коллежид яваад хичээл номоо хийх гэж багсаад ерөө энэ сургуульд ороод яг энэ хөгжмөө сонгосондоо баярлалдаг л да ерөө. Би өөрөө ингээ яг бага ангидаа нэг ингээл амар төвчээргүй ингээл ерөө гадуур яваал иждэг хөхтөөс. Тэгээд яг энэ хөгжмөд орохоор яг нэг мэрэгчлээ өдөр яг нэг яс суугаад давтаж удаан яг ингээ сууж чаддаг болсон. Тэгээд ерөө төвчээрт олж чадсан. Тэгээд ерөө IQ талдаа хөгжөө тэгээд энэ хөгжмийн талаар илүү их ойлголттой болсон. Урлаг гэдэг чинь одоо тэгээд одоо янз бүрийн спорт байгаа тэгээд урдлаг байхгүй бол одоо янз бүрийн ингээд гоё хөгжим янз бүрийн аймай байхгүй болоод хүн ингээд ерөө ирүүлэр сэтгэж чадахгүй ер нь жоохон ганцаардмал талдаа болоо ерөө урлаг уран сайхнаа хичээлээрээ тэгээд урлаг уран сайхан байж иж ер нь тэгээд гоё л нь доо. Тэгээд амьдрал гоё л нь доо. Хамгийн их тоглож ирсэн нөгөө нэг дуу үүд нэстэ бам 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 гэд тэрийг яг 7 нотны баяр гээд 6 дугаар ангид болдог. Тэгээд хамгийн ихний яг тэрэн дээр яг хамгийн анхны тэрийг тоглож ирсэн.
Манай сургуулийн онцлог хэрч одоо шууд сургуулиар орж ирээл янз бүрийн гой хөгжим сонсоол, янз бүрийн ая сонсоол ерөн шууд тайвшраал эхэлдэг л дээ. За энэ дээр чи амар өргөн тоглож байна. Хил богинохон стаккато байхгүй юу? Хилний үзүүрээр. За да бим бам. За энэ хөгжмийн нэр нь бол туба, монголоор их бүрээ гэдэг хөгжим байгаа. Тэгээд энэ хөгжмөнд бол ерөнхийдөө 5 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд илсэн суралцж болно. Илстэй шалгалтанд ороод 6 дугаар ангиасаа суралцдаг байгаа. 11 настай хүүхдүүдийг авдаг. Ерөнхийдөө бол хөгжмийг ингээ гаднаас нарахад маш том хэмжээтэй уралт нь ерөнхийдөө маш бүдүүн дуурдаг. Тиймээс хөгжмөө даах хэмжээний тэгээд ерөн уруул, шүд бүх юмыг харж агаад жоохон том бит хүүхдүүдийг сонгож авдаг байгаа. Тэгээд энэ хөгжмөр хичээллээд одоо төгсөх ангийн 2 хүүхэд байна. Нийтдээ энэ сургуульд одоо энэ хөгжмөр 9 хүүхэд суралцж байна. Бүр 6 дугаар ангиас эхлээд 12 бакалаврт гэж суралцаад явдаг байгаа. Тийм төгсөөд мэргэжлийн урлагийн 2 байгууллага байгаа. Тэр байгууллагад орно. Тэгээд гадагшаа сургуулиуд мэргэжил дэвшүүлж явна. Тийм. Одоо эхнээс нөгөө яг энэ хөгжмийн гол онцлог гэх юм бол Монголд жоохон ховор оюутан одоо төгсөгч нар маш цөөхөн гэх юм уу. Тэгээ нөгөө ажлын байр маш илбэг байдаг. Энэ хөгжмөр мундаг болоод гараад ирэхэд дуурин театр, филармонд одоо ажиллах хүчин боловсон хүчин бас дутуу байна. Тэгээ цаашаа ер нь цэргийн хөгжим, янз бүрийн хөгжимд очиж ажиллах боломжтой. Манай сургуулийн онцлогтой ерөнхийдөө ерөнхий эрдмийн хичээл гэж орно. Бусад энгийн сургуулиудтай адилхан. Тэгээд давхар яг үндсэн мэргэжлийн хичээл гэж ганцаарчсан хичээл ордог байгаа. Тэгээд ганцаарчсан хичээл бол ерөнхий эрдмийн өглөө орвол үдээс хойшоо мэргэжлийн хичээлдээ ордог байгаа. Тэгээд 2 сургуульд ер нь давхар сураад байна л гэсэн. Манай Амарлал бол одоо 9 дугаар ангид суралцж байна. Энэ сургуульд одоо суралцаа 4 дахь жилдээ улсын шалгалттай маш том төгсөх ангийн шалгалт өгөх жил нь байгаа. Тэгээд сая өсвөрийн өглөөр хөгжимчдийн 2 дугаар уралдаанд оролцсон. 2 шаттай явагддаг. 2 шат хүртлээр оролцоод 2 дугаар шаттай амжилттай тоглоод дуусгасан байгаа. Тэгээд одоо улсын шалгалтандаа бэлдээд өнөөдөр ингээд ер нь үзэх ёстой зохиолуудаа нийлээд явж энэ мэргэжлийн хичээл. Ээж өөртөө баярлалаа. Яг энэ сургуульд оруулж иж би нөгөө нэг жоохон зөв зам олсоо гэх юм аа. Ингийн сургуульд байсан бол бас хэцүү л байсан баг. Тэгээд ээж авдаа баярлалаа. Манай багшд бүгдээрээ мундаг. Тэгээд одоо бүгдээрээ л яг одоо хүүхдүүдийн төлөө хичээж ажилладаг тий. Бүгдээрэнд маш их баярлалаа. Би нэгж баяртаж энэ ямар тач одоо ойрын зорилго бол яг энэ 9 амжилттай төгсөө тэгээд 10 дугаар ангид ороод бакалавртаа сураад тэгээд төгсчөөд би гадаад л явж одоо Германы том газруудад очиж тоглохыг ерөн мөрөөддөг. Ерөн тийшэл зорж ин доо.